Энэ дураг өөрийнхөө улсаа хаашаа оруулсан байгаа юм бэ гэх юм бол бидний уушиг бүр илэг зүрхийн авах юм бэ? Путин авах юм уу, Трамп авах юм уу? Олон улсын түвшинд хилцэл болж байгаа юм бол. За тэгэхээр тухайн үед хилцлийн ширээн дээрээ чи хамт суухгүй байгаа юм бол, чи ширээн дээр суухгүй байгаа юм бол чи менюн дээр байгаа гэсэн үг. За энэ үгийг хэн хэлсэн бэ гэх юм бол Оросууд хэлээгүй, Хятадууд хэлээгүй, Европчууд хэлээгүй, Америкийн өмнө гадаад хэргийн сайд байсан хүн Антони Блинкен хэлсэн. Сонсцгоо. If you're not at the table in the international system, you're going to be on the menu. Чи олон улсын төвшөнд ширээн дээр хамт суухгүй байгаа юм бол чи менюн дээр байх болно. Монголчууд бид нар энийг байнга амсаж байна те. Газ хоолоо явна, явахгүй. Төмөр зам, өргөн, найрын цагирга. Дэ нүүрсээр Оросууд биднэрт одоо хэдэн жил сатаа болж байна те. Бараг 20 жил баха. Тэ. Манай нүүрсний экспорт юугаар хязгаарлаж байгаа юм бэ гэх юм бол төмөр зам. Төмөр замыг хэн сатааруулж байгаа юм бэ гэх юм бол баттай заяа Оросууд. Тэ баттай. Яагаад гэх юм бол тэд нар өөрөө Сибирээс Хятад руу тонн хэдэн сая тонноор нь когшсон нүүрс зарж байгаа шүү дээ. За Оросууд бас юу хийж нэ гэх юм бол манайх руу эрчмүүд экспортлж байгаа. Цахилгаан. Тэ. Тийм учраас энэ дураг тэнэг монголчууд манайхаас цахилгаан авч байгаа юм чинь тэднэрт яах гэж цахилгаан станц барьж өгөх юм. За. Путин жоохон шахаанд орсныхын дараа Путин жоохон шахаанд орсныхын дараа баларч байх үедээ нэг Монголд ирсэн. Тэ. За сайн байна уу та нараа. Бид нар юу гэсэн бэ гэх юм бол яг 3 дахь цахилгаан станцыг жоохон томруулах гих мэтчлээ. Эгийн голын цахилгаан станцыг татгалзчил байгаа хэвээрээ Улаанбаатар төмөр замын нэг асуудал байгаа шүү дээ. Одоо манай улсын төмөр зам хизээ баригдсан байх юм бол 50 60 онд баригдсан, тэрнээс хойш шинжлэгдсэн юм байхгүй. Замын өдлөө яваад хэл гарах юм бол Хятад улсын тэр төмөр зам руу сууж үзээрэй заяа. Шаал уур. Хурдны төмөр замтай болцсон. Тэгээ. Манай Монгол улс хаана гацж байгаа юм бэ гэх юм бол ганцхан урсгалтай заяа. Ганцхан урсгалтай. За тэгээд 30-40 жилийн хугацаанд ганц нэг удаа төмөр зам барьсан чинь заяа. Хятад талтай холбогдоогүй. Тэргээрээ нүүрс экспортлохгүй байгаа. Гоо нэг. Монгол улс ер нь бол Орос Хятад хоорондоо ингээ ширээндээ сууж байхдаа бид нэр хамт суудаггүй юм. Бид нэр менюн дээр байгаа гэсэн үг. Одоо буцаад энэ Украин руу явчих. Дмитрий Медведев Орос холбооны ерөнхий сайд энэ үгийг Антони Блинкений үгийг ашиглаад бас юу сая хэлсэн байх юм бол Оросын ерөнхийлөгч Путин, Америкийн ерөнхийлөгч Трамп хоорондоо сая утсаар ярьлаа. Хилцлийн ширээн дээр энэ хоёр сууж байна. За. Тэ. За тэгээ менюн дээр юу байгаа юм бэ гэх юм бол тэ 100 хөнгөн 100 байна. Brussels байцаа байна. Тэ. Их Британий fish and chips байна. Парис хотоос дахиад шарсан дахиад. За тэгээд main course үндсэн хоол нь юу юм бэ гэх юм бол Киевийн котлет, steak, мах гэсэн. Beef steak гэж ойлгочихсон. За. Украиныг тастаад огтлоод идээд эхэлж байна. За тэгээ энэ ширээн дээр хэн суухгүй байгаа юм бэ гэх юм бол Европчууд суухгүй байгаа. Энэ ширээн дээр ер нь хэн суухгүй байгаа юм бэ гэх юм бол мэдээж Украинчууд суухгүй байгаа. Окей. За би тэгээд ашиг сонирхол улсаа номер 1 тавьдаг Герман улсын Бундесканцлер байсан бол заяа. Би ширээн дээр суух гэж үзнэ. Окей. Би ямар хэлс хийх юм бэ гэх юм бол окей, бид нар ч гэсэн Украинд маш их мөнгө явуулсан. Зөвсөг явуулсан. Аав, мөнгө буцаагаад аав. Буцаа өгч чадах юм уу? Окей. Тэгвэл газ хоолоо өгч. Тим хэлсэн юм. Би Герман улсын Бундесканцлер байсан бол би өөрөө Путинтэй утсаар ярина. Яг одоо. Окей. Nord Stream 1 2 шинэ хэлцэл хийчих заяа. 50% эзэмшдэг байсан бол энэ манайх 51% авдаг болёо. 1% дээшлүүлчих. За нэмээд окей. Тайдас газ эргүүл авчи. Гэхдээ Хятадаас доогоор хаш өгч. За тэгээ Украинаар дамжиж байгаа газыг бид нараас авмаар байна. Гэхдээ Украин транзитын шимтгэл хуучнаар авахгүй. Хамаагүй бага өгнө 50% өгнө. Тэгээ би Германы Бундесканцлер байсан бол бас Украинд байршиж байгаа тэр хоолоонуудыг худалдаж авах гэж оролдоно. Яад вэ юм бол Америкчууд Украиныг хуваагаад идээд эхэлсэн. За. Эхлээд юу байсан бэ гэх юм бол тэр газрын хавар элементүүд байсан. За. Одоо тэд нар мартагдсан. Хөөе. Хүмүүсийн бүтэхгүй тайлмайл нь сонс харах гоё те. Урд ч нэг хүн альтраад унчих юм бол хаяа энийхээс ороагүй байдаг. Тийм мэдрэмж төрж байна.
Харин чиний тайлна хэрэг. Чи хизээ санхүүгийн аюулгүй байдал эрхчлөөнд хүрэх юм. Өнгөрсөн жилийн цалингаараа чи мөнгөө чиний төлөө ажиллаад эхэлсэн юм уу? Эсвэл зүгээр хүмүүсийн бүтггүй юмыг хараад баясаа суугаад байгаа юм. Бод. За, өргөжлүүл. Одоо юу гарч байгаа юм бэ гэх юм бол шинэ юм гарч ирж байна. Юу юм бэ гэх юм бол цахилгаан станц эрчим хүч. Nuclear power plants in Ukraine, how would that work? And would that require US boots on the ground or how would that work? Путин Трамп хоорондоо юу ярьсан бэ гэвэл бүх яриагийг ерөөхдөө ил болгоогүй. Бараг хизээч ил болохгүй ч магадгүй. Гэхдээ хуваагаад идээд эхэлж байгаа байхгүй юу? За магадгүй заяа энэ хоёр юу ярьсан байж магадгүй юм бэ гэвэл би Трамп байсан бол заяа. Путинтэй ингэж ярина. Окей. Энэ дайныг би зогсооч. Тэгтээ тэр Оросоос Европ руу тэр газны хоол байна шүү дээ. Миний холноо. Окей. За нэмээд тэн зогсохгүй. За тэгээд тэр тий 70 гараа дамжиж байгаа тэр Nord Stream 1 2 байна шүү дээ. Путин миний өгшөө. Бас бид нар авна. Германчуудын хувь бид нар авчи. За яа. Яа. Энэ бизнесменийн хилцэл мөн үү? Мөн шүү дээ. За тэгээд Украин угаасаа бутарч байна. Угаасаа 3 4 жил нараа байхгүй болчихно. Тэгээд байна шүү дээ. Тэр бутарцсан задарсан улс яах юм? Ясвартхан гэсэн юм байгаа маа олон улсын төвшин та нар энийг ойлгоцсон байгаа зү. Тийм юм байхгүй. 100% ирэх ашиг байгаа. Тэгээд дахиад нэг хэлчихье зөө. Америкт мөнхийн найз гэсэн юм байхгүй, мөнхийн дайсан гэсэн юм байхгүй. Америкт ганцхан юу байгаа юм бэ гэх юм бол ашиг сонирхол байгаа. Миний таамаг зөө. Путин, Трамп хоорондоо уцаар ярихдаа зүгээр Украиныг хэр задлж авах вэ? Ярьсан байгаа хаа. Окей. Тим хоёр хүмүүс. Окей, энэ үргэлжлүүлээ сонсъё. За тэгээд энэ цөмийн цахилгаан станцыг ил болгосон. Бид нэр ерөөхдөө жоохон юу ярьсан бэ гэх юм бол энэ атомын цахилгаан станцыг ярьж ирсэн юм аа. Тэрийг ил болгосон. За атомын цахилгаан станц ярьсан бол за юу газар тариалгын талбай ярьсан байгаа, газ дамжуулах хоол ярьсан байгаа, ордууд ярьсан байгаа, уул уурхаа гих мэт чинь бүгдийг нь ярьсан байгаа. За юу. За тэгээд далаа тэг Кримийн арал тойрсон Азовын ирэг дээр бас газны олборлолт бас ярьсан байгаа баха энэ хоёр. За одоо энэ бид нар юу мэдж байгаа юм бэ гэх юм бол Путин энэ хоёр бол цахилгаан станц ярьсан байна. Тэгээд Америкийн хэвлэл мэдээллийн одоо юу ярьж байгаа гэх юм бол за Америкчууд бид нар энэ тий цөмийн цахилгаан станц авах юм бол яг яаж ажиллах бид нар тийшээ цэрэг явуулаад хамгаалах юм үгүй юм уу? Immense technical expertise in the United States to run those plants. I don't think that requires boots on the ground, but I'll leave the foreign policy to President Trump and Secretary Rubio. I know they are working tirelessly. How do we bring peace to Ukraine? Тэнд цэрэг мэрэг байршуулах хэрэггүй зүгээр манай инженерууд тэр цахилгаан станцуудыг ажиллуулж чадна асуудалгүй. Тэгээд энэ гадаад хэрэг тий олон улсын харилцаа би оролдохгүй би тийшээ шууд дөрөхгүй Трамп Vance Rubio-ны харьцаж байгаа. How do we get this fighting to stop which takes both sides to lay down their arms? За тэгээд хэвлэл мэдээллийн дарга юу хэлсэн бэ? President Trump also discussed Ukraine's electrical supply and nuclear power plants. He said that the United States could be very helpful in running those plants with its electricity and utility expertise. Тараа задад эхэлчлээ. За, улсын эдийн засгийн зүрх юу юм бэ гэх юм бол цахилгаан станц, эрчим хүч. Өглөө ашиглана, орой ашиглана, шүн ашиглана. Хагасаа бүтэн сайнд ажиллаж байгаа юу юм бэ гэх юм бол эрчим хүч. Дулаан, цахилгаан. Окей. Улсыг одоо Хятадууд жишээлбэл эсвэл Оросууд манай цахилгаан станцыг өдөрчих юм бол заяа биднийг зүгээр тэр чигтээ өдөртөн гэсэн үг заяа. Энэ айгу хөнгөн сонсогч магадгүй заяа. Үгүй тийм биш ээ. Заяа. Хизээ нэг цагт ямар нэг улс төрч те 3 дугаар цахилгаан станц, 4 дугаар цахилгаан станц те Хятад юм уу Оросуудад зарьяа гэх юм бол ер нь бол шууд жигсэх ёстой гэсэн үг. За яагаад гэх юм бол нэг улсын эрчим хүчийг өдөртнө гэдэг чинь улсыг өдөртнө. За Трамп анхныхаа хэлцлээ хийчлээ. Энэ ерөнхийдөө сенсац баггүй юу? Гэхдээ сенсац ерөөсө болохгүй. Украин улсын зүрх цусны дамжуулах судснуудыг Америкчууд авъя гэж байна. За тэгэхээр Украин ард түмэн насаараа юу эргэлэх юм бэ гэх юм бол эрчим хүч ашиглан дулаан ашиглан хинээс авах юм. Америкаас авах. Баяр хүргэе Зеленский. Баяр хүргэе. American ownership of those plants would be the best protection for that infrastructure and support for Ukrainian energy infrastructure. Мэдээж Украинд ашигтай л да. Тэ доктортой эрчим хүч байхгүй бол эдийн засаг угаасаа байхгүй гэсэн үг. За тэгээд Америкчуудыг өмчлөх юм бол
Америкчуудын төрийн өмч юм уу, хувийн хвшлийн өмч болох юм бол Оросууд тийшээ дайрах магадлал маш бага. Тэ Америкт дайн зарлана гэсэн үг. Окей. Өнөөдрийн нөхцөл байдал тий одоо энэ үүссэн гамшиг ямар боломж өгч байна гэх юм бол Америкчуудад энэ цахилгаан станцуудыг өмчлөх боломж өгч байна. За энэ цахилгаан станцууд тий Украиных хэвээрээ анханасаа украинчууд их байсан. Тэгтээ алдсан. Энэ дайнаас болж ерөөдөө тэр цахилгаан станцуудыг өөрөө тогтвортой ажиллах боломж нь байхгүй болсон учраас хаалга үүд юунд нэгдэж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд орж ирээд Украин улсын зүрх судсуудыг өмчлөд авчихна. Окей. За ийм сайхан үр дүнтэй Слава Украини гэж хэлмээр байна. За энэ дээр бас ингэ хэлсэн байгаа. Ганцхан нэг цахилгаан станц биш ээ. Бараг бүх Украинд байршиж байгаа атомын цахилгаан станц Америкчуудын өмчлөл менежментийн доор явна гэсэн. Тэгээ юу авах юм бэ гэх юм бол маржин авна, ашиг авна. Ямар цахилгаан станцууд ярьж байгаа юм бэ гэх юм бол тий энэ Chernobyl сайд окей хамаагүй гамшиг за Запорожье энэ Европт байгаа хамгийн том атомын цахилгаан станц шүү. Хмельницкий баригдчихын Ривны бас ашиглалтанд орцсон байгаа. За энэ дээрээ зогсохгүй. Тэр газын хоолой бас алтан газар тариалангийн талбай бас алтан ерөөхдөө том өмч хөрөнгө тэгээд 20 30 50 100 жил ашиг орлого өгөх хөрөнгүүд Украин одоо бүгдийг нь алдсан байгаа гэсэн. Нэг бол Америкчууд аав. Одоо дайн зогсчих юм бол нэг бол Оросууд аав. Дайн зогсохгүй юм бол Украиныг зүгээр арчиж штэ. Тэгээ Украины сонголт ийм заяа. Энэ дурак өөрийнхөө улсаа хаашаа оруулсан байгаа юм бэ гэх юм бол бидний уушиг бүр илэг зүрхийн авах юм бэ? Путин авах юм уу, Трамп авах юм уу юм. Тэгээ Европчууд энийг ойлгохгүй байна. Европын ерхий сайд байсан бол одоо байсан бол зүгээр тоглож хэлж байгаа шүү заяа. Тэ би хизээш болохгүй гих мэд шин. Мэдж байгаа намайг доороо дислээр комент үлдээгээрэй. Муухай сонсогдож магадгүй. Эдрээ чинь ямар ёс суртахуунгүй юм бэ? Энэ олон улсын харилцаа. Энэ олон улсын ширээн чи ширээн дээр байхгүй юм бол чи хоол гэсэн үг. За тэгээ ширээн дээр гинт Европын ширээн дээр ямар гой хоол бэлтгэсэн байгаа юм бэ? Атомын цахилгаан станц, газын хоолой, газ нефтний орд, тий? Газрын элементүүд, тий? Хөтөр гих мэт шин энэ ширээн дээр баахан бэлтгэсэн байна штэ. Герман улсад байхгүй газрын баялаг одоо ширээн дээр гарцсан. Германчууд юу хийж нэх юм бол юу ч хийхгүй байна. Миний хувьд бол жоохон тэнэг. Henry Kissinger, Nixon, Трамп гих мэт ч одоо юу хийж нэх юм бол ширээн ямар сайхан засагдсан байгаа юм бэ? Надаа. Було питання щодо атомної станції. Питання було ніякої не мережі атомних станцій. Питання було виключно станції, яка сьогодні знаходиться під тимчасовою окупацією, і вона, як ви знаєте, в небезпеці. Олон цахилгаан станц ерөөсөө яригдаагүй. Ганцхан нэг цахилгаан станц яригдсан. Запорожье цахилгаан станц яригдсан. Түр хугацаанд Оросууд тэрийг одоо эзлээд авсан байгаа. Тэрийг буцаагаад авах ярьж байгаа шүү. Через те, що Росія там панує зі зброєю, так, і вона не працює знов-таки через те, що Росія абсолютно незаконно її утримує, її окупувала. І питання, чи спроможні ми відновити цю станцію, ми про це проговорили. На мою думку, я сказав, що тільки станція цього недостатньо, тому що там повинно бути. Тэгээ ганцхан цахилгаан станцыг Америкт өгнө хангалтгүй нэмээд юм хэрэгтэй зэвсэг үг мөнгө үг нэ Зеленский ярьдаг юмнууд нь явж байгаа. За мань хот сигнал өгсөн байгаа. Ой өгшөө над зүрх судсаа өгөөрэй. Америкчууд болох юм бол жигнэс ингээ хуваагаад идчих юм бол Украин одоо цахилгаан станц эрчим хүч дамжуулах хоолой юунуудаа алдсан. Газын хоолой бүгдийг алдсан. За Америкчууд Дональд Трамп Украины цахилгаан станц авъя гэж. Энэ ямар санал вэ? Сайн санал юм уу? Муу санал юм уу? Тэнэг юм уу? Эрсдэлтэй юм уу? Аюултай юм уу? Хуучин саналаас ямар ялгаатай юм бэ? За бизнесмен хүн ийм санал одоо Оросд тавьж байгаа юм бэ? Яаж ойлгох ёстой юм бэ? Украины зүрх судсыг авч гин. Гэхдээ тэрний гадуур тэрнээс өөр бодох юмнууд байгаа за. So the United States in taking control of these power plants would have a very important role in the Ukrainian economy. Glenn Deason's podcast өмнө хэдүүлээ зөндөө сонсч ирсэн. Доктор Gilbert Doctorow бас өмнө сонсч ирсэн. Юу ярьж байгаа юм бол чухал Америкчууд тэнд цахилгаан станц өмчлөөд цахилгаан үйлдвэрлээд Украин руу зарна гэдэг чинь Америкчууд тэнд байна гэсэн үг. Америк компани эсвэл Америк төрийн өмчит компани болно
гэдэг чинь Америкчууд Украинд ашиг хийж байгаа гэсэн үг. Ашиг сонирхолтой байгаа гэсэн үг. Оросууд гэх юм бол дайрах магадлал нь хамаагүй буурна гэсэн үг. Бараг дайрахгүй ч гэж магадгүй. It would have provide a feeling of continuity of American presence and support for the Ukrainian economy, even after the United States stops being the provider of money and material for the war. Тэгээ Америкчууд зэвсэг нийлүүлэхгүй янз бүрийн цэргүүдийг ингээд бэлтгэхгүй НАТО орохгүй яг Оросын хүсэж байгаа юмнууд энэ шүү дээ. Гэхдээ Америкчууд зэвсэг хүчнээр байхгүй хэрнээ эдийн засгийн хувьд байна гэсэн үг. In this sense, it removes the necessity for the awful plans being hatched by Mr. Starmer and Mr. Macron and Mr. Merz and Ursula von der Leyen to put boots on the ground in Ukraine. Тэгээд энэ Donald Trump-ийн саналын давуу тал ягаад ийм гоё санал юм бэ гэх юм бол Starmer, Macron, von der Leyen, Friedrich Merz эдгээр мэдрэл муутай хүмүүсийн санал нь яг юу юм бэ гэвэл бид нэр цэрэг явуулна. НАТО-тай холбоотой цэрэг Украинд байна. Тэгээд бид нэр зэвсэг нийлүүлнэ, зэвсэг үйлдвэрлэнэ, Украиныг тэр чигтээ зэвсэгжүүлнэ. Энийг Путин хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Энийг Путин угаасаа хүлээн зөвшөөрөхгүй. Оросууд энийг хүлээн зөвшөөрөхгүй, дайн зогсоохгүй Украиныг устгах нь. Donald Trump-ийн санал нь яг юу юм бэ гэх юм бол окей, цэрэг байхгүй, зэвсэг байхгүй, санхүүжил өгөхгүй. Гэхдээ бид нэр тийш хөрөнгө олт хийнэ. Энэ улсын хамгийн том хамгийн ашигтай хөрөнгүүдийг бид нэр өмчлөнө. Энийгээрээ бид нэр мөнгө авнаа. Which is utterly unacceptable to the Russians, and which, if implemented, would push us well towards the start of World War III. Тэгээ давуу тал нь юу юм бэ гэх юм бол бас доктор одоо хэлж байна. НАТО-гийн цэрэг Украинд байна гэдэг чинь ямар нэгэн дураг алдаа хийчих юм бол заяа. Kaja Kallas, von der Leyen энэ хоёр дураг алдаа хийчихнэ. Тэгээд дэлхийн 3 дугаар дайн, цөмийн дайн болох эрсдэл байгаахгүй. Трампын санал тий бүгдийн тийм эрсдлүүдийг устгах чинь. So there you have two very important reasons why this idea is genial, is brilliant, addressing very concrete challenges that the further movement on a ceasefire slash peace treaty. Тэгээ хоёр том асуудлыг хангаж байгаа. Тийм учраас энэ төлгөө genial гэж байна. Оросуудын санаа зовж байгаа юмнуудын check. За Украинд нэг дэмжиж гин, эдийн засгийн дэмжин, цахилгаан эрчим хүчээр хангаж өгнө, байлдаан дуусна. За 4 област байхгүй. Гэхдээ Украин өргөжлүүлээд байна Америкийн алтан бус хамгаалтын доор. You're touching on a fundamental issue. Тэгээд ерөөдөө Украинчууд энийг хүлээн зөвшөөрөх юм уу? Европчууд энийг хүлээн зөвшөөрөх юм уу? Each of these. Тэгээ олон улсын хэвлэл мэдээлэл бас одоо Трампыг шүүмжилж эхэлж байна. Энэ болохгүй ээ. Энэ Украины хөрөнгө. Оросууд энийг угаасаа буцаагаад өгсдөг гих мэт шин бла 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 бла. Гэхдээ одоо профессор докторов айгуу сонирхолтой нэртэй тий. Бас өнөөдөр миний толгойн дотор цоошин нэг гэрэл асаацсан. Яг одоо. Actions, initiatives by Trump. Each of these crimes committed by Trump as an American is taken in isolation. And weighed by itself, it has a certain value, often quite negative. За, Оросуудад буулт хийж өгөөд за 4 област ав. Муу. Оросуудаа хилцэл хийн, санкцуудыг бууруулна, эсвэл байхгүй болгоно. Шудраг биш үү? Шудраг биш ээ. Муу. Окей. Газыг үргэлжлүүлээ бөмбөгдөн. Шудраг биш үү? Шудраг биш ээ. Муу юу? Муу. Ганцаар эднийг бүгднийг ганцаараа нэгээр харах юм бол муу. А гэхдээ том зургаар харах хэрэгтэй. Taken in combination with the overall vision that Trump has, which is a global reset of Russian-American relations, and that reset is only a small part of his vision for a new internationalism. Трамп яаж байгаа юм бэ гэх юм бол Оростой угаасаа мөнхийн дайсан гэж байхгүй. Яг тэгэхээр бид хоёулаа цөмийн зэвсэгтэй. Оростой хамтарч ажиллах юм бол сайн. Оросыг хятадуудаас холдуулчих юм бол сайн. Окей. Оросд, Европт, Америкт өгөх юмнууд байгаа. Бид нар ч гэсэн Оросд өгөх юмнууд байгаа. Ерөнхийдөө эвтэй найртай хамтраа явчих юм бол аль аль нь илүү ашигтай. Тиймэрхүү алсын хараатай. За тэр биелчих юм бол Орос одоо цөмийн дайн майн гих мэд чинь байхгүй болчлоо. Худалдааны хориг бла 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 байхгүй болчлоо. Европ руу ингээд хямдхан эрчим хүч нийлэгдээд эхэллээ. Америкчууд 100 тэрбумээр нь Украиныг санхүүжүүлээд дэмжихэ боллоо. Энэ бүгдээрээ сайн үрдэн баггүй. За, Оросуудыг бас хятадаасаа ингээд татаад авч чадах юм бол сайн. Тийм учраас Donald Trump шал өөр тоглоом тоглож байгаа шүү гэж хэлж чинь шүү. Okay? Which is basically carving up the world in the ultimate sense.
when you take it in that global understanding, of course there have to be compromises. Окей. За тэгээд энэ европчууд ягаад ингэ гоншихноод байгаа юм бэ? Одоо ойлгож эхэлж байна уу та? Америкчууд дэлхийг шинээр зохион байгуулж байна. Энэ дотор Оросууд бас ширээн дээр сууж байгаа, хамт зохион байгуулж байна. Хятадууд угаасаа хамтарч зохион байгуулж байгаа. Хин ерөөсөө энэ ширээн дээр байхгүй байгаа юм бэ? Хин өнчирдсэн бэ? Хин хамаагүй болцсон бэ? Европчууд байгаа байхгүй юу? Нөлөөг алдаж эхэлж байна те. Одоо ойлгож байна хэдүүлээ. The Russians can't have it all their way. I don't think that Vladimir Putin in any way expects to force the issue of territorial gains. Тэгээд Путин мэдрэл муутай биш хаа тий. Одоо энийг буцаагаад одоо санкцууд нь болчихно. Газ нефтэ чөлөөтэй зарна. Бас давуу талуудтай штэ. Америк руу юм экспортлно. Америкийн хөрөнгө оолтыг аавна. Дайн санхүүжуулахаа болно гэх мэт чинь маш олон давуу талтай. Тийм учраас Путин энэ дээр би чамтай мооцсон энэ 4 област тэр чигтээ минийх энэ цахилгаан станцыг би буцаагаад өгөхгүй тэхгүй баха. Буулт хийж өгөх баха. Яагаад гэх юм бол алстаа ирээдүйтэй хожихнууд нь зөндөө хангалттай байна гэж. Above the issue of a global settlement that provides security in Europe and the globe. Тэг хэрүүлийг зогсоох потенциалтай хилцэл учраас аль аль нь буулт хийх баха гэж. За нэмээд. The what I see, let me explain my Одоо энэ хилцэлт хин садаа болох боломжтой юм бэ? Хин энийг саботажлах магадaltaй юм бэ? vision of the reset. And why I think that the discussion between Vladimir Putin and Donald Trump took place in his telephone call of 2 hours and 28 minutes was so heartening to the Russians. 2 цаг 30 минут энэ хоёр хооронд уцаар ярьсан байна. За тэгээ энэний дараа Оросууд ерөөхдөө баярлсан гэж байгаа. Яагаад баярлсан бэ гэх юм одоо таамаг өгч байна те. I believe that most of it, I say believe, let be open. This is speculation. Спекуляц одоо зөв таамаг буудаж байгаа гэсэн үг. Among the general public or experts has received a transcript of that talk. Бид нэр ерөөхдөө тэр 2 цаг 30 минут юу яригдчихсэн бэ гэх юм бол юу ч мэдэхгүй. Товчхон хэдэн цөөхөн юмнууд мэдж байгаа. Тэр цахилгаан станц тэрний нэг энэс шал өөр юмнууд ярьсан байгаа. They never will. I mean in the Тэгээ 5 10 жилийн хугацаанд юу ярьсан бэ нээлттэй болох магадгүй нэг 50 жилийн дараа нээлттэй болгож магадгүй тийм JFK files they likely discussed was of such a delicate nature. There's no way it could be revealed. Тэгээ маш нууцлаг юм ярьж исэн. Тэгээд энийг сонссныхаа дараа бас энэ хоёр яг юу ярьсан бэ гэх юм бол тэр тий Nord Stream ярьсан, газ хоолоонууд ярьсан, хөдөө аж ахуйны талбай ярьсан, цахилгаан станц ярьсан, газрын хавуулан элемент ярьсан, тэр Arctic Greenland бүгдийг нь ярьсан баха энэ хоёр. Хоёр алсын хараатай хүмүүс ширээн дээр бүр ингээд дэлхийг зохицуулж штэ. Тэгээд Европ менюн дээр байгаа шүү. Европ тэнэгцээр агаад менюн дээр дууслаа. Тэгээд би энэ бүтчих юм бол заяа. Орос Америкчууд хамтраад Европ руу газ нефт зарна. Хүлээж агаарай. Тэгээд Украинд бааханд нэмээд цахилгаан станц барьчих юм бол тэр цахилгаан эрчим хүчээ хаашаа экспортлох юм бэ гэх юм бол Европ руу экспортлно. Яа. Ширээн дээр суухгүй байгаа юм бол чимээний юм дээр байгаа. Тэгээд Украинд баяр хүргэе, Европ баяр хүргэе, дезерт боллоо, үндсэн хоол боллоо, зууш боллоо, шүл боллоо. Урдгаш ширээн дээр очих ёстой юм биш үү?